Сайн байцгаана уу? Та бүхэндээ Орос ардын үлгэр өнхрөө шүлгэрийг сонсгоё. Өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр Эмгэн өнөөдөр нэг сайхан амттай өнхрөөс бов хийгээч. гихтэн эмгэн гурил байхгүй юугаараа хийх билээ дээ гэж гин. Эмгэн минь ээ. Савны ёроол шахвал шанаг гурил гарна. Авдрын ёроолох бол атга гурил гарна шүү дээ. Гэжээ. Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанаг гурил олоод өрөмтөө сүгээр зурч өнхрүүлж илдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрөөш бов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ. Гэтэл өнхрөөш бов гинтхэн хөдлөөд цонхноос тавцангаас шалан дээр буугаад хаалгаар гарan хашаагаар дамжин зүгтжээ. Тэрнийг замаар өнхөрч явтал туулаа тааралдаад "Ямар сайхан боо бэ? Одоо чамайг идэндээ" гихтэн өнхрөөш. Дэлгэн тулаа минь намаа битээдэж битэн гой дуудуулж өгье Гэжээ. Атэрэлээс авсан атг гулаа хийсэн самны өрөлөөс авсан чандаг гулаа хийсэн өрөмтөө сүгээ зурсан өнтөн тосоо чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн талаар таасан Дэлдэн туулай чамаас дэгдэн зайлж чаднаа гэд явтал чонтой таарлджээ Өнхрөөш бовч маа. Одоо хон биедэндээ гэж хэлэхдээ өнхрөөш чонгой намайг бүйдээч би танд дуу дуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар цухтаасан. Дэлдэн туулай чамаас дэгдэн зайлж чадсан, өлөн чон чамаас өнхрөн зүхтаж чаднаа гэд өнхрөн явтал баавгатай таарлджээ. Ямар сайхан амттай боо бэ? Яг одоо идэндээ. Гихтэн өнхрөөш хүй баавгааха та намайг бүйдээч би танд дуу дуулж өгье гэжээ. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар цухтаасан, дэлдэн туулай таарлахад дэгдэн зайлж чадсан, өлөн чоноос харин өнхрөн зайлж одсон. Майг маахай чамаас магад зүхтаж чаднаа гэд өнхрөн одоход баавгай барааг нь хараад хоцорчээ. Тэрнийг цааш явж байтал залчшаар өнөх таарлав. Амттай сайхан боо байна да алив одоо идэ гэжээ. Үнийг игч минь намайг идээд яах вэ? Үнэхээр сайхан дууг дуулж өгөө танд гэж гин. Авдрын ёроолоос авсан атга гурилаар хийсэн, савны ёроолоос авсан шанаг гурилаар хийсэн, өрөмтөө сүгээр зурсан, өтгөн тосонд чансан, өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар цухтаасан, дэлдэн туулай таарлахад дэгдэн зүхтаж чадсан, өлөн чонтой учирсан ч өнхөрч зайлж амжсан, майг маахаа таарлахад магад зүхтаж чадсан, залтүнэг чамаас ч зайлж ус чаднаа гэд өнхрөн отох гэтэл залт шар өнөг. Хүй ямар сайхан дуу вэ? Даанч их чин нас хөгшрөөд чих хатуутай болсон шүү. Тийм учраас энэ сайхан дууга чи хоншоор дээр минь гараад ахаад нэг дуулаад өгөөч. Гихтэн өнхрөөш хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дууга дуулж дуустал үнэг түүнийг ганцхан гэд өмхээд идчихжээ.